Алунгогийн ариун гэрэлний домог 2 дугаар хэсэг. Добу мэрэгэн хойшоогуудаар алхан өвсөн дунд хөндөсчгээд өмдөө татах агшинд арад таснэсгих чимээ гарав. Амчин хүний зүн соёнгороо алхаа шидэн аламсыг сугад татан гаргаж ирээд ацаа хийгээд ацхаарад байгаа нь амьсгаанууд байв. Юугаа шинжлэв гэхэд ададаас нь андаа гисэд 2 гөлис юм гараад ирв. Нэг нь ахлагчийг минь авч агуучуд гүрүүдийн нийт төрийг гутаасан чамайг өдшөөхгүй гэв. Хааныхаа нийт төрийг сэргэнгээд дайрахад хаанаас ч юм харин шид бариад ав. Дугаас охид дуу аялан гарч ирээд дүү минь дөнгөж хараа салгахад асуудалд олцсон байж байх юм аа. Тэр хоёр нийлж тэдгээрийг дийлээд амтай голдоо үлдээгээд алах гэж байхад аюултай мангас ангалын янаас гаран ирж ах トゥ хоёрыг алгадаад саваад хаяв. Хоёулаа хүч хавсгарлсан ч хорооч чадахгүй юм байна. Ах минь та амгаас ч хэлбэрэг аль болох удаан тогтоож аргалахыг бодъё. Алунга амрагт минь алдраа хоёр үзд минь аав нь хайртай шүү гэдгийг дамжуулаарай гэд ахыгаа амжиж цугтаалгаад добу мэрэгэн муухай дэлэн дайс чадаад амрагдчихэ. Мангасуудын хаан Лост хүннүүчүүдийг хүүс тэмтэлж алга тушаал болгов. Довоос охид зугтаж ирээд отог аймгаа дагуулan ононгоолын хөвөлөө зугтлаа. Алунга аваад нөхөр маань хаан байна гэж асуудал амнаж чадалгүй цааш алхлаа. Атад бодоосгоч аянга цагилгаан захиж ам хамаргүй шоолж алунгогийн бие мотход ах довоос охид аюулт мангасууд ададаас хөөж байгаа. Ажи хурдан бос. Үгүй бол үлдээлээ гэхэд алунго амар нүдээр харан таны ганц хийж чаддаг зүйл үсттэй. Тэгээд яваач гэв. Довоос охид дуугаа орхиод явжээ. Алунго хоёр хүүгээ тэрэн чулуугаад дэрхийч өвсөд гэр хийж хэдэн жил хэрэг тэнд явахдаа ахиад 3 хүү төрүүлжээ. 5 хүүтэйгээ тарчихсан амьдрал туулсан ч гэсэн алунго ихийн нүдний гадуун таагүй байлаа. Нэг өдөр бав болоцолтон зоддож би 5 хүүгээ хараад угсхийн гүйж очоод 2 дугаар хэсэг төгсөв. Дараагийн хэсгийг лайк дараад үздэг байгаа шүү.